Монгол улс 2001 онд анх бүсчсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталсан. Түүнээс хойш өнөөдөр 23 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, за мөн одоо орон зайн эдийн засгийн бодлогод мэдээллийн технологи, бүр цаашлах юм бол хиймэл оюун ухаан, квантын тооцооллууд хүртэл дээр үндэслэгдсэн хөгжлийн онлын шин загварууд гарч боловсруулагдаж хэрэгжиж олон улсын төвшөнд өнөөдөр бүсчилсэн хөгжил өөрөө шин шатанд гарсан шин ойлголт болж ялангуяа манай хоёр одоо хөрш бүгд найрамд хятад ард улс Оросын холбооны улсаас эхлээд бүсчилсэн хөгжлийг онцгой ач холбогдол өгж орон нутагтаа хэрэгжүүлж амжилттай явж байгаа загварууд байна. За манай улсын хувьд ч гэсэн өргөн уудам газар нутагтаа асар их одоо нөөц баялагтай, гэхдээ хүн ам цөөн гэдгээ бид нар сул тал гэж хардаг болвол одоо хүн ам цөөн байх нь өөрөө давуу тал болж бидэнд өөрсдийн дотоодын нөөц баялгаа тэнцвэртэй бөгөөд хүртээмжтэй ашиглаж хөгжих юм болон нөхцөл бүрдэж байна гэж харж байгаа. Тийм ч учраас бүсчилсэн хөгжлийн бодлогыг Монгол Улсын засгийн газар бас одоо хөгжлийн ирээдүйн 4 жилийнхээ одоо гол зорилт болгож хэрэгжүүлж одоо эхэлж байна гэж та бүхэн маань ойлгож байна.